Nostoo. Эргэжтэй ардуудаа. Эргэжтэй ажилчдаа. Нөхөд төрүүлснараа. Актеринера nostoo. Очим брцаа nostoo. Ардын хөвчөлтөрийн байсан nostoo. Өөрийн дардаг шидийн эсрэг тэмцэл хартаан сэвсүгэрэн босоод амжилгуулын ёсоор барж байсан гадаадын боловсролч болон сархар фёдлуудын олон зуун жилийн дараллыг зөвлөхийн ард түмний ахтуугийн тусламжтайгаар устгаж тусалсад ардын холсголыг байгууллыг тогтоосон билээ. Сталинаас Монголын ард түмний төлөө үргэлжид тажилдаг анхаарал санаачдгүйгээр өөрийн эрх чөлөөт тусгаар тогтсон төрийг байгуулж хөгжүүлэх үед хэрэглээр ийм их амжилтнууд олох боловсроогүй байсан юм аа. Манай их хоёрыг тохиолдуулан хаанаас баяр хүртгийн хамтд манай ард түмэн өөрийн эх орныг улам бэхжүүлэн чанагшид цэцлүүлэн хөгжүүлэх инг тайван байгуулсан нийт хэрэг бүхчэд маань хошиж зориулна гэдэг үнэтгэж байгаа илэрхийл яг Монголын ард түмний тусгаарлагдсан бүрэн ихэд бүгд найрамдах Монгол ард улс мандтгаас. За Тагнуул ерөнхий газрын тусгай архив Монголын үндэсний музейтэй хамтраад үндэсний ардчлалын авсгалын 100 жилийн Монгол цэргийн өдөр зориулж маршал Чой улсангийн эдүүлгийн зүйл гэрэл зургаар одоо үзэсгэлэн дэглээд байгаа. За энэхүү үзэсгэлэнд бол маршал Чой улсны гэрэл зургууд ховор гэрэл зургуудыг бол багтааж оруулсан. За дээр нь бол урд өмнө дэлгэж байгаагүй эдүүлгийн зүйл, хувцс сэргэлэл, бичгийн хэрэглүүдийг бол нэмж дэглэсэн байгаа. За эндээс бас онцлог зүйлүүд бол ардын хувьсгалын үед хэрглэж байсан ширэн төрөвч, за гуйлан дорн сондог дорнгууд. За дээр нь бол 1953 онд маршалын өөрийн амьдарч байсан одоогийн 30 дугаар байранд ордон музей гэж байгуулсан. За тэр музейд холбогдох ховор альбом, за амьдрал үйл ажиллагаатай холбогдуулсан 53 онд хийсэн гэрэл зургийн бас альбом гэсэн зүйлүүд дэлгэцсэн байгаа. За дээр нь марс 1944 онд маршал Чой болсонд нэхэн олгосон маршалын од, маршал сэлэм хоёрыг бол нэгэн ховор үзмрийг бол дэглэсэн байна. За энэхүү маршалын сэлэм бол 94 ширхэг эрдний шигтгээтэй 1.8 кг жинтэй ийм алтан сэлэм байгаа. За маршалын од бол бас мөн цул алтаар хийсэн бриллиантын шигтгээтэй голдоо төрийн сүлтийг байршуулсан ийм одог бас хийж 44 онд өгснэг нь энд бол яг оригинал их хуваар нь бас дэглэж олон нийтийн хүртэл болгосон байгаа. За дээр нь маршал Чой улсны эдэлж хэрэгжилжсэн ном сум баяр наадмын үеэр сум ном ившээл гэж сум харавдаг байсан. За энийг нь бол ерөнхийдөө бас яг өөрийнх нь хэрэгжилжсэн ном сумыг бас дэглэж гаргасан. За дээр нь бол морь эдэлж хэрэглэхдээ хэрэгжилжсэн эмээл хазаар, бугуйл, чөдөр, ташуур гэх мэт зүйлийг бол одоо дэглэж харуулсан байгаа. За Тагнуул ерөнхий газрын тусгай архиваас энэ удаа энэ дээр бол маршал Чой улсны дотоод явдлын яамны сайд байхдаа сууж байсан ширээ бичгийн хэрэглэлийг бол анх удаа гаргаж дэглэсэн. За энд бас нэг онцлог эдэлгийн зүйл дэглэгдсэн. Орос улбаны улсын ерөнхийлөгч Путин элвэгдэрч ерөнхийлөгч бэлгэлсэн маршал Чой улсны хэрэгжилжсэн бол дүрм товц ээж үрнээр нь бол дэглэсэн байгаа. За энэ дүрм товц бол дэлхийн 2 дугаар дайны үед Герман руу олзлогдож гараад Германы үн тэтгэлийн зах дээр одоо зарагдаж байхад нь Путин ерөнхийлөгч бол олж аваад элвэгдэрч ерөнхийлөгчийг айлчлахад нь бэлгэлсэн ийм түүхтэй. Тэгэд энд бол анх удаа дэглэж олон нийтийн одоо хүртэл болж байгаа юм аа.